Сайн байцгаана уу? Өнөөдөр багш нь зохиол суурилсан арга зүйн хүрээнд бага бүлэг дээрээ манжин үлгэрээр сургалт үйл ажиллагааны төлөвлөлтийг бичиж оруулъя. За зохиол суурилсан арга зүйг хэрэгжүүлэхдээ эцэг эхчүүд дараах зүйлсийг бас анхааруул тохиромжтой байдаг. Бага бүлгийн хувьд 2 настай хүүхдэд богино хэмжээтэй маш энгийн давтамж ихтэй үг хэллэгтэй үлгэр зохиолыг сонгох нь тохиромжтой байдаг. Сургалт үйл ажиллагааныг суралцахын үр дүн хэл яриа 1-3 бэ. Хүүхэд зурган тэмдэглэгийг танд заана. Сургалтын чиглэлийн уялдаа холбоо байгаль нийгмийн орчны 1-2 гээ. Хүүхэд байгалийн үзэгдлийг зааж нэрлэнэ. За дараах үйл ажиллагаануудыг явуулахад хэрэглэгдэхүүнд нь болохоор манжин үлгэрүүдийн дөрүүдийн тэмдэг, нохооны мөр, охины даашин, зэмгний алчуур, манжин гэх мэт энгийн зурган тэмдэглэгээнүүд байна. Мөн байгалийн зурагт үзүүлэн байгалийн дуу авааны бичлэгүүдийг ашиглах нэ. За үйл ажиллагааныг энэ хэмбэ гэдэг үйл ажиллагааг зохион байгуулна. Багш үлгэрийн дүрийг илэрхийлэх зурган тэмдэглэгийг харуулна. Энэ юуны зураг вэ? Манжин, өвгөн гэх мэт зурганд энэ дэлгэсэн дээр байгаа зургуудыг хүүхдүүд хараад өөрөөгөө нэрлэх нь. Хүүхэд багшийн асуултанд тохирох дүрийг зааж нэрлэнэ. Багш хүүхдүүдэд дүрийн тэмдэглэгийг тараана. Дараа нь багш үлгэрийн зураг эсвэл үйл явдлыг хэлэхэд хүүхдүүд тохирох тэмдэглэгийг заана. Манжин хэн тарьсан бэ? Өвгөн. Хүүхдүүд өвгөнийг заана. Эмгэн хэнийг дуудсан бэ? Ач охин. Ач өвгөнийг заана. Бүгд нийлээд юуг татаж гаргасан бэ? Манжин. Тэгвэл хүүхдүүд манжингаа заах нь байна. За үйл ажиллагаа хоёр дээр үлгэрийн байгаль. Багш манжин үлгэрийн видео бичлэг үзүүлнэ. Багш нь линкээр видео бичлэгийн линкийг оруулсан байгаа. Үзүүлнэ. Багш чиглүүлэх асуултуудыг асууна. Багш үзэгдэл тус бүрийн үлгэрийн үйл явдалтай холбож харуулна. Нар. Өглөө нар гарч өвгөн манжин тарихаар явж эхэллээ. Гэхэд хүүхдүүд нарны зургийг зааж гараа дээш нь өргөнө. Салхи. Ойд салхи үлээж навчид сэржигнэлтэй гэхэд хүүхдүүд гараараа сэв хөдөлгөөнийг хийнэ. Бороо. Бороо шивэрч эхэллээ. Хүүхдүүд туруугаараа борооны туслууд болгож тоглоно. За тэгээд саяны ярьсан байгалийн үзэгдлүүдийн зураг дээр эдгээрийг ашиглаад дахин давтан хийлгүүлнэ. Сургалт үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон хүүхдүүд та нартай баярлалаа.